Primal цувралын төгсгөлийн 3 дугаар бүлэг. За юу яцхан бамбарнууд минь. За тэгээ санал авсан чинь манай бамбарнууд баг бүгд шахуу шууд Primal-а дуусгая гэсэн тул энэ бичлэгээрээ Primal цувралынхаа 3 дугаар бүлгийг бүхэлд нь базаад оруулахар шийдлээ. Өмнөх бичлэг хэрхэн яаж дууссан зэргийг үзээгүй хүн байвал энэ 3 бичлэгээ дараалалаар нэг сайхан үзчихгээд ороод ирээрэй. За тэгээд олон юм яриад яхуу шууд Primal-ийнхаа энэ онд буюу 2026 онд гарсан төгсгөлийн 3 дугаар бүлэг рүүгээ шууд орцгоё. Мэдээж манай бамбарнууд бичлэгээ дуустал нь үзээд хэрэг таалагдсанаа нэгээс 10 оноогоор дүгнээ доор комментээр заавал бичээрэй. За. Гуравдугаар бүлгийн 1-р анги Vengeance of Death. 3 дугаар бүлэг эхлэхэд манай Мирагийн тосгон бүхэлдээ халдлагад өртсөн байх ба тосгоны нэгэн бөө ухаан орон сэрээд их л ууртаагаар тэнд нь байсан нэг халдагчийг шууд лалангуудаа бөөн лилдэв бодис хүний цус нүд зүрх зэргийг хольж байгаад нэг л сонин шидийн зүйл бүтээчихэн тэр. Өнөөхөөч барин тосгоны дундуур явсаар бүр дээр нь байрлах нэгэн агууд ороод нэгэн цогцос шиг зүйл дээр сая гаргаж авсан шидээ хэрэглэхэд өнөөх цогцос нь амьлаад л босоод ирхэн тэр. Энэ нь мэдээж л тамийн хаанаас хүч зээлдэн авсан Viking дайчинтай тулалдаж байхдаа амнаас алдсан манай Spear байхан тэр. Өнөөх бөөд шууд манай Spear тушаал өгөн хөдөлгөж байхыг нь харуул нэг тийм шидээрээ босгож ирсэн хүүхэлтэй шиг нэг тийм зомби ч гэх юм уу нэг тиймэрхүү зүйл болгосон юм байлаа. Мэдээж л тосгонлуу нь халдсан халдагч нараас өшөөгөө авах гэж ийм зүйл хийсэн өнөө бөө манай зомби Spear-ыг шууд халдагч нар руу явуулахад манай хүн ч ёстой л нэг тасар татаад л эхлэх нь тэр. Манай хүний хит хит удаа жадаар зоосон ч юу ч мэдэрдэггүй ёстой л бүрэн дүүрэн зомби л болчихсон байдаг. Өнөө халдагч нарын нэг нь манай Spear-ийн ард өдөрдөө зогсож байсан бөө аххуг задлаж унгааснаар өдөрдөө байсан шидэнж гарч гайхаад л зогсож байхад толгойг нь ингээд шууд хуулаад л хайчихдаг. Манай хүний ч өөрийн ухаан нь орж ирэн хаана яг юу хийж байгаа, ер нь юу болсон гэдэл юугаа санахгүй гүлрөөл зогсож харагддаг. Юу ч гэсэн нарны гэрэл хурц харагдах зүгт явж байгаад нэгэн гол дээр ирээд голын тусгалд өөрийгөө хараад л ёстой л нэг шок. Гайхаад л зогсож байхад нь асар том матар гарч ирээд өмхөөд л авах ба хэдий зомби болсон ч манай өнөө бас тулдах чадвар нь хിവэрэ байлээ шүү. Өнөөх том матрын хилийг нь шууд суг татаад л алчдаг. За ингээд л ахаа цаашаага явж байхдаа санаандгүй голд живжүү нэг хүнийг татаад л аврахад өнөөхөн ч манай хүнийг хараад л шууд л зүгтах ба тойрч очоод ахаад л бариад автал энэ нөхөр нь уйман гэгдэх халдварт өвчнөд энгийн л нөхөн болж таардаг. Өнөөхөн ч манай хүнийг наашир гэдэл явхад араас нь удаан гихч нь алхасаар элсэн цүлд ирвэл яг ийм өвчтэй маш олон хүмүүсийн байрлаж байгаа газар нь ирчихсэн байхан тэр. Оройч болоход гинтэл морин төвөргөн сонсогдох ба гараад харуул эртний араб хүмүүс ирчихсэн өнөө өвчтэй хүмүүсийг ёстой л нэг хайр найргүй алж харагдана. Манай хүний толгойд ч хүүгээ алдаж байсан дурсамж нь хальт мөлт харагдахад шууд л уур нь хөрөн өнөө дайрч буй арабуудыг нэг нэгээр нь тасдаж эхлэн дээ. Өнөөдөл нь манай хүнийг сэлмээрээ завчсан ч мэдээж л манай хүн юу ч мэдрэхгүй. Тэгснээ нэгнийх нь морийг нь булааж аваад л унахад хөөхөөс хоёогоо унж байсан дурсамж нь хальт мөлт толгойд нь орж ирээд лээдэг. Үргэлжлүүлэн өнөөх арабуудыг нэг нэгээр нь гар хөлийг нь тастаад шидэж эхлэхэд үлдсэн хідэн ч мэдээж зүгтаад л яваад өгдөг. 3 дугаар бүлгийн 2 дугаар анги Kingdom of Sorrow. Манай Spear цаарслан удаан гихч нь өдөр шөнөгүй л алхаж явсаар нэгэн шүн цүл хавцаа ирэхэд өөдөөс нь асар том олгоо хорхоо архираад гараад ирэхэд өмнө нь аратнуудтай тулгараа зүхтаж байсан дурсамж нь хальт орж ирснээр жаахан ч гэсэн айдас мэдэрч байгаа нь харагддаг. Өнөөх том хорхооноос шууд зүхтахад өнөөх нь энэ тэндээс нь гарч ирээд логт тайван байхгүй байсан тул сүүлдээ бүр уурлаад биенээс нь хазаад яг алалцах гэж байхад ашгүй нар мандснаар өнөөх хорхооч зүхтаж элс рүүгээ орсноор аюулаас мултарч чаддаг. Ингээд цаашлан халуун наранд элсэн цөлд ёстой л нэг айхлаад л алхаж эхлэхэд элдэв зэрэглээ энтер харагдаад сүүлдээ бүр өөрийнх нь амьд байсан үеийн хүртэл харагдаад нэг тийм дурсамжин ч юм уу эсвэл юм хит халуун дэмэрч байна уу л гэлтэй сонин зүйлс харагдаад л эхэлдэг. Ашгүй нэг бороо орсноор манай хүн буцаад л ухаан орон сэрснээр маргааш нь цаашаага аяллаа урагшлуулах ба хадан дээр харагдах нэгэн агууг олж харан их л сонирхоод л авирсаар байгаад л яваад орчихон тэр. Манай хүн ч нэлийн алхасаар
бүр нэг эртний гэмээр хотод ирчихсэн байх ба гинтэл тал талаас нь өчнөөн том арслангууд гарч ирээд шууд манай хүн рүү дайрч эхэлдэг. Манай хүн ч ахин аюул мэдэрснээр шууд л эргэж хараа зүгтах ба яг л баригдаад идүүлэхийн алдад ашгүй газар нь цөмөрч доор нь байсан нилээ их ус руу бөөнөрөө унтчихан тэр. Манай зомби ч яхав жив зүхэн энтер гэж айх юм биш, цаашаага тайван сайхан алхаад л уснаас гарахад өнөөх арслангуу дахиад л тал талаас нь дайрч эхлэх ба манай хүнч төвчээр алдан шууд алалцаж эхлэндэ. Хид хідэн арсланг нь тас татаж хайчгаад цуснд будагдсан юм гараад ирэхэд энэ хэдийнхаа толгойлогч нь гэмээр бүр дэндүү том биетэй хар саарал үстэй нэг арслан гарч ирээд л манай хүнийг ёстой л нэг элдэж эхлэндэ. Манай хүнч мөчөөгөө өглгөө алалцаж байгаад хажууханд нь үхчихсэн байсан цэргийн жадыг аваад шууд өнөө альфа арсланлууд айран амаар нь толгойг нь нэвт сүлбэн алснаар бусад арслангууд нь ч манай хүнийг тайван орхихон тэр. 3 дугаар бүлгийн 3 дугаар анги Feast of Flesh. Манай хүн ч хаашаа ямар зоригтой явж байгаагаа ч мэдэхгүй, юу ч гэсэн наран мандах зүг рүү чиглээд аяллаа үргэлжлүүлж байхдаа дээрээ судалтай жижигхэн зарцааг олж харахад соёогийн судал хальт толгойд нь орж ирснээр их сонирхон өнөөх зарцааг дагаад араас нь явж эхэлдэг. Хөөхөө соёотой холбоотой дурсамж нь хальт толгойд нь орж ирээд энэ зарцаа их л дулаахан танил санагдаад л ах шиг байгаа. Өнөө зарцаагаа бүр алгандаа хийгээд их л нандинан өдөр шүнгүүл хамгаалаад явж байхад өнөөх нь гаран дээрээс нь л явчих ба араас нь мод руу авирч байгаа цанаандгүй унснаар бүр газар цөмлөөд нэг тийм газар доорх агуу шиг газар ирчихсэн байхан тэр. Ямар газар ирснээ ч мэдэхгүй гайхаад л явж байхад гинтэл нэг ийм сонин жижигхэн мангас гарч ирээд дайрах ба газартаа нялчгаад л байж байхад цаанаас нь бүр дэндүү олон ийм мангасууд гарч ирээд манай хүнийг дараад авчихдаг. Ерөнхийдөө бол энэ жижиг мангасуудын үүрэнд нь л ирчихсэн юм шиг байлаа. Манай хүн ч нэг ухаан ороход бөөн л цогцснууд харагдах ба манай хүнийг доош нь харуулаад дүүжилж Бүрч болоогүй баруун гарынх нь яссыг нь гарч арьс махыг нь иддээд ажчихсан байдаг шүү бүр. Хаасайгүй л өнөөх жижиг мангасууд бөөн л хүний эд эрхтэнгүүдийг их л завгүй идэж харагдах ба өнөөх зарцааны дууг сонссноо бүгд л орилолдоод ганц жижиг зарцааг бөөндөө хөөж эхэлдэг. Манай Сперч энийг нь харан яаран сандран олсоо таслаад л өнөөх зарцаагаа хамгаалахаар тулалдаж эхлэндэ. Бичил биетэй араатнуудыг хид хидээр нь саваад лалцаж байхад өнөөх зарцааг нь нэг жижиг мангас бяц цохиод алаад ажчих. За ингээд л манай зомбигийн уур нь хурч уушгин савсааснаар тэнд байсан нэг жадыг авч байгаад л бичил биетэй махчин араатнуудыг бүр ямар ч хайр найргуу тасчиж эхэлдэг. Асар удаан тулалдсны эцэст нэгийг нь зүлдээлхөө бүгдийг нь алж хятаа дуусгачихсан харагдах ба хөөхий өнөөх зарцаагаа бас хөөхөн оршуулаад л байж байхад сая тулалдаж байхдаа авсан шархнуудаас нь эд эргэтнүүд нь хүртэл унаад л эхэлдэг. Манай хүн ч цээжнээс нь унсан эргэтнээ буцаж хийгээд тэнд байсан нэг даавуу шиг зүйлээр биеэ ороочхоод бас нэг том амтны шүдтэй зүйлтийг олоод хүзүүндээ зүгээд жижиг араатнуудын үүрнээс гардаг. 3 дугаар бүлгийн 4 дугаар анги Pray for the Wicked. Үйл явдал ухарч манай Сперийг өгөхөд тосгоныг нь хамгаалсан гавьяатай ачна Мирагийн тосгоныхон хэрхэн хүндэтгэлтэйгээр ажил явдлыг нь хийснийг бидэнд харуулна. Мирач бөөн гүнийг бол соёож хөөрхий ганц найзыгаа өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа л харагдана. Хэсэг хугацааны дараа Мирагийн гидэс ч хөөрхөн томорсон харагдах ба тосгоны нэг дайчин болох хүсэлтэй хөөрхөн жоохон охин шөнөөр гадаа тоглож байхад асар том бодон гахаанууд дайрснаар аюулж эхлэндэ. Охины орилох дуунаар хүмүүс цэрж манай соёож гяс очоод зулцгнуудтайгаа нийлэн алалцаж эхлэхэд үлдсэн хідэн бодонгууд нь өнөө хөөрхий охиныг шүүрч аваад цухтаачхан тэр. Ийхүү оройн нь тосгонд хурал зарлагдахад охиныг олж ирэх даалгавар тосгоны хид хідэн дайчинг манай Мира соёо болон соёогийн зулцгнуудтай хамт явуулахаар томилдог. Өнөөх бодонгууд жаахан охиныг зуусаар хээр тал байрлах ганц том хатан агууруу явж орон авчирсан хүмүүсээ шууд нэг нүхрүү шидэж харагдах ба тэнд нь өөр овог аймагтуудын нэлээд хідэн хүмүүс хоригдож байхан тэр. Удаачгүй цаанаас нь асар том биетэй эмэгчин бодон гарч ирээд хоригдож буй хүмүүсээс хид хидээр нь тасчиж идээд сайхан хооллоод дуусан хөвтгöd бусад жижиг бодонгууд нь уралдаж ирээд хөхийг нь зулгааж харагдана. Ерөнхийдөө бол энэ их бодондоо хүмүүс авчирч өгч хооллон хариуд нь өөрсдөө ингэж хоолтгол болж таардаг. Бяцхан охиныг авчрах даалгавартай хэд ч замдаа явж байхдаа Сперийг буцаад сэрээсэн өнөөх бөөгийн цогцтой таарах ба зан үйл хийсэн өнөөх тайгийг нь олж хараад тосгоны залуус их сандран шууд тойруулж гал асаагаад тэнгэртээ мөргөж эхэлдэг. Нэг тийм хориотой зан үйл энтрэл хийсэн юм шиг байгаа.
Соёо болон хоёр зулцгийнх нь үнэрлэх чадварыг ашиглан цааш явж байгаад нэг газарт хоноглохоор болоход шүн дөлөөр өнөөх гайтай бодонгууд гарч ирээд шууд хүмүүс рүү дайрч эхлэх нь тэр. Тосгоны дайчид жаан маань үзэлцэх хэдий ч авраг бодонгууд хэтэрхий олуулаа ирсэн тул нэг нэгээрээ алуулсаар л байдаг. Бодонгууд мань дайчдыг тойрч бүслээд байдал яг эвгүүтэх гэж байхад өнөөх бодонгууд гинтэл нэг дохио авсан мэт бүгд бижигнээд зогтцгаах ба энэ нь яг үнэндээ бүр аюултай өөр зүйл ирж байсан л болж таардаг. 3 дугаар бүлгийн 5 дугаар анги The Dead Cast No Shadow. Авраг бодонгуудын зүхтаад явсан тэр аюултай зүйл нь толгой хуухаа зүсүүлээ, тархин нийл гарччихсан. Нэг гараа ясыг нь гарчл мүлжүүлчихсэн. Бөөн л ялаа шумуул дагуулчихсан манай зомби спэрэл байсан болж таардаг. Мэдээж л тэнд байсан хүмүүс бүгд шок. Тосгоны хүмүүс ч бараг бузар зайл гээл бараг зан үйл хийж харагдана. Манай Мираж бүр гайхан дөхөж очих гэхэд соёоч дими гээл бас хөөхөн болгоомжлоод л байхан тэр. Манай Мираж соёо тулж ирээд Мира гээл нэрээ хэлэхэд манай Сперийн дурсамж хальт мүлт сэргэн юу ч гэсэн аюултай хүмүүс биш, ойр дотны хүмүүс нь юм байна гэдгээ бас хөөхөн ойлгоод л ах шиг байгаа. Хөөхий ганцаараа байхдаа үзэж туулсан юмаа ярих гээд л оролдон хий дими орилоход нөгөө хідэн огт ойлгодоггүй. За ингээд юу ч гэсэн манай хэд нийлж аваад цааш даалгавраа үргэлжлүүлэхэд манай соёо зомби болчихсон найздаа нэг л итгэж өгөхгүй байгаа л харагдав. Бодонгуудын үнрийг даган цааш явж байтал жумн зэрлэг сармөгчингууд гарч ирээл тосгоны хамаг дайчдыг шууд лалаад Мираг аваад гүгээд явчих ба манай Спер хөдөлгөөн муутай болох байгаа хэдий ч өнөөх сармөгчингуудыг урж тастаж явсаар бүр сармөгчингуудын үүрнээс нь ашгүй нэг Мираг аварч чаддаг. Манай хэдээс бусад тосгоны хамаг дайчид ч өнгөрч сая тулалдаж байхдаа гэмтээсэн гар нь тасарч унах гээд байсан тул Мира ойж өгөөд соёогийн зулцгнууд ирж ирэхлээр манай хэд овоо уучраа олж байгаа мэт л харагддаг. Ингэснээс манай зарим үзэгчид яг хаанаас мэдээлэл аваад дараагийн бичлэгээр ямар кино орох тухай мэдэхгүй байгаа бол энэ Facebook хуудсан дээр бүх зүйл явдсан шүү. За дараагийн бичлэгээр ямар кино орох энэ санал хураалтаа авна, мөн дээрээс нь бүх булгнаал энд явдаг тул манайхаа ороод лайк фоллово дараад байж байгаарай. За буцаад кинонд орцгоё. 3 дугаар бүлгийн 6 дугаар анги Cavern of Horrors. Зөвүүн бодонгуудын үнрийг даган явсаар манай хэд байрлаж буй өнөөх том хадан агууг нь олоод ирчихсэн байх ба эхний ээлжинд орж мэдээлэл цуглуулъя гэснээр манай зомби Спер болон Мира хоёр хамт орохоор болдог. Хадан агуун дээд талаар нь чимээгүйхэн ороод нууцаар харснаар ерөнхийдөө энэ бодонгууд яг яах гэж хүмүүсийг хулгайлдаг тухай ойлгож авах нь тэр. Юу ч гэсэн мэдээлэлтэй болсон Мира буцаж соёо дээр очиж бэлдсэн байсан олсон аваад хоригдож буй хүмүүсийг аврахаар ороод бодонгууд ихийгээ хөөхөж байх оронд нь чимээгүйхэн олсороо хүмүүсийг нэг нэгээр нь гаргаж эхлэхэд өнөөдөл нь бүгд л уралдан олс руу зэрэг авирч байгаад олсоо таслаад хайчихдаг. Энэ чимээнээр нь өнөөх бодонгууд ч хараад мэдчих ба бүгд л орилдоод эхлэхдээ зэрэгцэн энэ шууга нэгэн сонссон гадаа байгаа манай Спер соёо болон соёогийн зулцгнууд ч шууд яран сандран хөдөлж эхэлдэг. Манай Мира ч аварч байсан жаахан охинтойгоо хамт өнөөх нүхрүү нь унахтаа зэрэгцэн манай нэмэлт хүчж орж ирээд ёстой л нэг шууд лалцаж эхлэндэ. Бодонгуудын их аврах том бодонд сэрж шууд соёо руу дайрах ба манай соёо нэг л барж өгдөггүй. Манай зомби Сперийг ч нэг бодон өнөөх нүхрүү түлхээд л унгах ба манай хүн ч тэр нүхэнд байгаа хідэн бодонг нь газ цэвэрлжгээд хоригдож буй хүмүүсийг Миратайгаа хамт нүхнээс гаргахаар болдог. Энэ үед дээр нь өнөөх авраг их бодон манай соёогийн хоёр зулцгыг цохиод л унгаас нь соёоч ёстой л нэг галзууран шууд гүйж очоод доогуур нь ороод багалзуурдаж аваад хоолойг нь хүү татаад л унгаачихan тэр. Хоригдож буй хүмүүсийг аврах үйл ажиллагаа яг сайхан болж байхад өнөөх нүхэнд нэг бодон орж ирээд шууд манай жирэмсэн Мираг аваад хананд ухаан алдтлан савчих ба манай Сперч бүр ухаанаа алдтлаа урлан өнөөх бодонгоор ёстой л нэг махан таташ хийж харагдана. 3 дугаар бүлгийн 7 дугаар анги Heart of the Undead. Хөл хүндтэй Мира ухаангүй байх ба манай соёоч нуруунд дээр өөрөн яаран сандран тосгоныхон зүг гүйсээр ашгүй нэг тосгонд нь авчран эмчийн тусламж авч чаддаг. Манай зомби Сперч араас нь өөрийнхөө чадлын хэрэгээр л хурдан явсаар тосгонд ирэхэд мэдээж л харсан бүх хүмүүс сандраад айгаад л өөдөөс нь зэр зэвсгээ агсаад л эхэлдэг. Тэгснээ бүрч болоогүй ар нуруунаас нь жадлаад тал талаас нь жад чулуу шидээд уг нь хөөхий манай Спер гэмтсэн Мирагаа л харахыг хүсээд ирсэн чинь бөөн л асуудалтай гархан тэр. Бүрл тэсгэ байсан манай Сперч хөрхи тосгоноос гяст гүйж гараад зүгтахаас өөр аргагүй болох нь тэр.
Оройч болж хүмүүс бүгд л унтахтаа зэрэгцэн манай Эспер нууцаар тосгонд орж ирээд Мирага харах гэсэн ч манай соёо одоохондоо Эсперт гүйцэд итгэж чадахгүй байгаа тул бас л урдуур нь гарч ирээд хориглосоор л байдаг. Өглөөч болж ашгүй манай Мира ухаан ороход тосгонд нь бөөн л харуул хамгаалт гарчсан байх ба өнөөх бодонгуудаас авруулдаг хөөхөн жоохон охин ирэн юу болсон тухай бүгдийг нь хэлснээр манай Мира шууд л зэвсгээ аван Эсперийг хайхаар замдаа гардаг. Манай зомби чөөрхөд тосгоны хүмүүсээс нуугдаад шаварт ороод хончсон тул шавраа цэвэрлэхээр нэгэн усан хүрхрээ дээр очиход усны тусгалд нь өөрийнх нь энгийн төрхийн тэр харагдаад сандарч байхдаа хавцлаас унаад усны урсгал дагаад хөвөөд явчихсан тэр. Араас нь хайхаар ирсэн манай хэд ч өндөр хавцлын дээрээс Эсперийн биеэ ороочихсан байсан даавууны өөдсийг олж харснаар Эсперийг ерөнхийдөө бүр мүсэн өгчглээдээ л хэмээн бодон их л шанасаа харагддаг. Манай Эсперч нэг ухаан ороход галтуул дотор юм шиг нэг л сонин газар бөөн шаврын дунд сэрэх ба гайхаад л цааш алхахад бөөн л жадны үзүр дээр өчтөчнөө хүмүүсийн гавлын ясыг өлгчгсөн. Ер нь л нэг тийм хүн амтан бас амьдардаг газар л юм шиг болж таардаг. Бүрч болоогүй цаана нь асар том цэнгэлдэх шиг газар байх ба өөдөөс нь нэг сонин хүн зэвсгээ барьчихсан хараад л зогсож байдаг. 3 дугаар бүлгийн 8 дугаар анги The River of Life. Манай хүн ч юу хийх яахаа мэдэхгүй л гайхаа зогсож байхад тал талаас нь өөдөөс нь хараа зогсож буй нөхөртөө яг ижил төрлийн хүмүүс гараад ирэх ба доор нь нэгэн титэн барьсан хүн гарч ирснээр ерөнхийдөө юу болоод байгааг жаахан ч гэсэн ойлгож авдаг. Энэ нь нэг төрлийн гладиатор шиг нэг тийм тулаан болдог газар ба ялсан нь энэ титмийг зүүдгэл болж таардаг. Манай хүн санаандгүй явж байгаад ирсэн ч манай хүнийг титэмний төлөө өрсөлдөхөөр ирсэн хүн гэж бодоод л өнөөх эсрэг дайчин нь шууд тулаанд дуудахад манай хүнийг араас нь түлхэн унгаснаар тулааны талбар руу оруулан шууд тулаан эхэлдэг. За юу ч гэсэн энэ үнтэй л тулалдах хэрэгтэй боллоо гэдгийг ойлгосон манай хүн ч шууд тулалдаж эхлэх ба өнөөх мундаг дайчин ядах юмгүй л толгой гарыг нь тастаад лайчхан тэр. Энэ хүмүүсийн дүрмийн дагуу манай хүн ялагчийн титмийг зөвлөхөд эргэн тойронд нь байсан хүмүүс бүгд л орилолдоод л дэмжээд л эхэлдэг. Тэгснэ бүрч болоогүй. Ялагчийн 2 дахь шагналгээд манай хүнийг цаашаа дагуулж явснаа галтуулын урсаж буй лаавн дундаас нэг сонин хар шингэн шанагтаад авч ирээд уулгахад манай хүн ч ёстой л нэг хаалт шиг асар том биетэй бярч чадал ихтэй л хүн болчихсон тэр. Нөгөө талд манай Эсперийг бүр мүсэн өгчглээ хэмээн бодсон манай хэд ч хөөрхий бүгд л толгой гудаалхан тосгондоо буцаж ирээд л манай Эсперийг өгөхөд оршуулж байсан агуудаа ороод их л гуниглаж харагдах ба төд удалгүй манай Мира ч амарж иж хөөхөн жаахан охинтой болсон харагдана. Нөгөө талд өнөөх тулаан жаар араасаа үргэлжлэн манай хүн ч ирсэн болгоныг нь тасчиж хаяад л ёстой л нэг дархан авраг гэдэг шиг л болж эхлэн дээ. Өөр овг аймагуудын мундаг дайчид өөрсний хүмүүстэйгээ ирэн энд тэр аврагын титэн болон тэр хүчтийнхээ бярч чадал нэмдэг шингэний төлөө өрсөлдгөл юм байна лээ. Манай Эсперч өөр овг аймагуудын өөр дайчдыг араас нь ялаад зүг титмэнч нэг сонирн биш болж харин өнөөх уудаг шингэндээ бүр донтож байгаа л харагддаг. Мирагач санаад бүр болохгүй байсан тул сүүлд өөртөө тулдах гэж ирээд ялагдсан дайчны нэстэг дэмзаврыг аваад өнөөх газраасаа гараад Мира дээрээ нууцаар ирээд чимээгүйхэн цонхоор нь харахад өөрийнх нь хөөхөн жоохон охин төрсөн байгаа эцэст нэг олж хардаг. Гэвч өөрхий тосгоны хүмүүсээс айгаад байгаа тул чимээгүйхэн л буцаад яваад өгдөг. Манай хүн ч нэстэг динзавар дээрээ хөөхөн инээд алдаад явж харагдах ба араас нь хальт хараад амжсан манай Мирач Эсперийг амьд байна гэдэгт итгэн шууд газрын зургуудаасаа Эсперийг хаана байж болох тухай хайж эхэлдэг. 3 дугаар бүлгийн 9 дугаар анги The Hollow Crown. Манай хүн ч өөрийнхөө бяцхан хүүхдийг харчихсан тул тулаандаас төвлөрч чадахгүй өрсөлдөгч нь өөрийнх нь хүүхэд болж нүдэнд нь харагдаад тулалдахад ёстой л нэг хэцүүхэн болоод л ирхэн тэр. Тулаанаа дуусгачаад өөрийнхөө байрлаж буй агуудаа орж ирээд сууж байхдаа харвал өнөөх ямар ч арьс махгүй болоод ясан гарчсан байсан гарных нь махан жаахан ургаад эхэлчихсэн байх ба хөлн дээр нь бүр цусуулчихсан байхыг олж хараад их л баярлаж харагдана. Энэ нь юу вэ гэвэл тулаанд ялаад шагнал болгон уудаг өнөөх шингэн нь манай хүний дурсамжийг багаар сэргээхээс гадна биеийг нь нөхөн түлжүүлээд буцаад ам оруулж байгаа юм байна лээ. Хөөхий буцаад энгийн хүн болоод хайртай Мира хөөхөн хүүхэд болон дотны анд соёо дээр эргэж очих боломжтой гэдгээ мэдсэн манай хүн бөөн л баяр хөөр болоод байрлаж буй агуугийнхаа хан дээр өөрийгөө зөндөө олон хүүхэдтэй болчихсон байгаагаар төсөөлөөд зурж харагдана. За ингээд л өнөөх шингэнийг аль болох олон удаа аль болох ахиухан гуух хэрэгтэй гэдгийг мэдсэн тул тулаануудаа бүр л эрчимжүүлж эхлэндээ. Ирсэн дайчин болгоныг ямар ч өршөөлгүйгээр шууд нугсалж хаяад өнөөх шингэнээ уугаад өдөр ирэх тусам улам л хүн төрхөндөө орсоор л байдаг.
Манай хүнийг нэг л биш байгааг анзаарсан тэмцээний зохион байгуулагч манай хүний араас чимээгүйхэн дагаж явж байгаад ханан дээр зурсан зургуудыг нь хараад ерөнхийдөө бол удахгүй эндээс явахаар төлөвлөж байгааг нь мэдчихдэг. Дараагийн тулаанч болоход нэгэн хятад маягийн дайчин ирчихсэн байх ба зэвсэгнийх нь нэг хэсгийг харснаа унтаж буй хүүхдээ ганц удаа нууцаар харахад хажууд нь байсан тоглоом нь шууд санаанд нь ороод ирдэг. Тиймээс хүүхэддээ тоглоом хийж өгөхийн тулд өнөөх дайчин руу шууд дайраад уламжлалт ёсороо шууд л өнөөхийгөө бяцлаад лайчхад ир. Тэгснээ зэвсэгнээс нь жижиг тоглоом шиг хэсгийг нь салгаж аваад шингэнээ ухаар яваад өгдөг. Нөгөө талд энэ үеэр хөөх хэмээрээ бяцхан охиноо дагуулan соёо болон зулцгнуудтай хамт өнөөх газрын зураг барьчихсан Сперийг хайсаар л байдаг. За ингээд дараагийн тулаан болоход бүр том гэхэд арай л том байшин барилга шиг л хэмжээтэй том эвгүй нөхөртэй таарчих ба өнөөх нь ядах юмгүй л манай үнийг жигээд дэвслээд л эхэлдэг. Мэдээж л ялагдвал ахин нөгөө шингэнээ ууж чадахгүй тул манай хүн бүр хөлийнх нь хуруунаас хүртэл хазаад л урт үснээс нь татаж унгааж байгаа л өөрийн жадаараа би энэ дээгүүр нь хаа сайгүй өсрөн зоосоор байгаа л өнөөх авраг нөхрийг ашгууныг унгааж чаддаг. Тэгснээ бас хүүхэддээ өгөх тоглоомондоо зориулж үснээс нь тастаж аваад байгаамаа. Манай хүнийг эндээс удахгүй явахаар төлөвлөж байгааг мэдсэн өнөөх зохион байгуулагч сүүлдээ бүр эмэгтэй хүн хүртэл авчирч өгөөд л мэдээж л манай хүн өнөөх хүүхнийг нь огт тоохгүй сайхан анаад л яваад өгөх юм тэр. Гадна талд манай Мира соёо хоёр газрын зургаараа баримжаалж явсаар Сперийн байгаа газарт нэлээд өгчгсөн харагдах ба замдаа бас л нэг аврах том ирүүстэй таарснаар шууд л алалцаж эхлэх юм тэр. Манай Сперч хүүхэддээ зориулсан тоглоомоо дуусгачихсан тул хүүхэддээ өгөхөөр бас л орой нууцаар ирэхэд Мира хүүхэд хоёр нь тэгээд соёо хүртэл байхгүй байсанд шууд л хөлийнх нь мөрийг дагаад араас нь хөдөлж эхэлдэг. 3 дугаар бүлгийн сүүлийн буюу 10 дугаар анги An Echo of Eternity. Манай Сперч нөгөө хэдийнхаа хөлийн мөрийг дагсаар очвол газраар бөөнл цуснаж болчихсон байсан. Их л сандраа цаашаа очиж шалгавал ашгүй энэ их цус нь манай хэдих биш өнөөх хар ирвсийг л болж таардаг. Манай соёоч хөөрхий тэр ирвстэй тулалдаад нэлээд л бэрччихсэн харагдана. Мирач бөөн баяр болон хүүхдийг нь аавтай нуулзуулаад л Сперч хөөрхий соёо дээр очин тэврээд ингэснээр ашгүй эцэднийг манай хүн хүүхэддээ өөрийн нилээдгүй их хүч хөдөлмөрөөр олж авч хийсэн тоглоомоо өгөн тоглоулж байгаа юм да. За ингээд бүх асуудал буцаад байр байрандаа ороод яг сайхан боллоо да гэтэл гинтэл эн тэндээс нь унтуулдаг сумаар буудаад л манай хэдийг бүгдийг нь унтуулчих ба энэ дайрсан хүмүүс нь өнөөх тэмцээнийг зохион байгуулдаг нөхдүүд л болж таардаг. Манай Сперч нэг сэрхэд өөрийг нь төмөр гинжээр гинжилчихсэн. Бусдыг нь хажууханд нь буюу өнөөх тулааны талбайдаа оруулаад тавьчихсан байх ба нөгөө зохион байгуулагч нь манай хүний хүүхдийг барьчихсан л зогсож харагдана. Тэгснээ бүр өнөө хүч оруулдаг шингэнээсээ бүр асар ихийг бүр албаар манай Мира соёо болон соёогийн хоёр зулцагт хоёуланд нь уулгацдаг. Өнөө хэдэн ч нэлээд том биетэй муухай эвгүй төрхтэй болоод хамаг контролоо алдан хоорондоо алалцаад л эхлэх юм тэр. Энэ Мира антер юу вэ бүр баарг л чөтгөр шулан болчихсон байгааз. Манай Сперч ашгүй өнөө гинжээ балбсаар агаад л тайлж чадах ба нөгөө хэдэ хооронд нь алалцуулахгүйгээл зохицуулах зөндөө оролцсон ч манай хэд бүгд л бүр яа галзуу хэрцгий араатан амтнууд шиг л болчихсон байх нь тэр. Манай хүн ч хөөрхий бүр яах учраа олохгүй энэ хэдтэйгээ өнгөрүүлсэн хамаг сайхан дурсамжаа бодоод л байж байхад өнөөдөл нь ахаад хоорондоо алалцаад эхлэх ба цаана нь байсан нөгөө галтуулан читвэгчин хамаг юм нурж унаад газар хаграад эхлэх нь тэр. Тулааныг зохион байгуулж байсан хүн болон тэнд байсан бүх үзэгчид жаймамаа бодон тал тийшээгээ зүхтаад л эхэлдэг. Манай Сперч хөөрхий галтуулын халуун лав руу нөгөө хэдэ унгаахгүй гэж зуурч дээш нь татаж гаргаад л өөрийн хүүхдээ ч гэсэн унж бахт нь очиж аваад чадхаараа л зохицуулалт хийж эхлэн дээ. Манай Мира бүр Сперлүү дайрч байхдаа санаандгүй хүүхдийнхаа духыг хумсаараа зүсчих ба ашгүй хүүхдийнхаа уйлах дуунаар өнөөх уусан шингэнийхаа нөлөөнөөс нь гарч чаддаг. За ингээд юу ч гэсэн Мира хүүхд хоёроо аюулгүй газар руу явуулчихаад л өнөөх гурвыгаа зохицуулах гээд очиж байхад соёогийн нэг зулцхан нь өсөрч ирсэн халуун лавт оногдоход уусан шингэнийхаа нөлөөнөөс гарч байгааг анзаарсан манай хүн нэг жад олж аваад жадныхаа үзүүрт халуун лавт хүрхэж байгаад л нөгөө зулцгийг нь очиж хатгахснаар ашгүй ингээд хоёр жижиг зулцэг юу ч гэсэн сэргэж авдаг. Одоо ганц соёо үлдсэн тул очиод халуун лавтаа жадаараа хатгасан ч хитрхи их шингэн уусан соёод энэ нь огт нөлөөлдөггүй. Мэдээж л ухаанаа алдсан соёо найзыгаа алах гээд л дайрч манай хүн ч дахин жадаараа хатгасаар л байдаг. Өчнөө олон удаа хатгасны эцэст ашгүй манай соёод сэрч халуун лав руу унж байсан Спер найзыгаа авран нуруунд дээрээ суулгаснаар алдарт хамтрал энэ их адал явдлын дараа ахин нэгдэж байгаа юм да. За ингээд юу ч болчихв бас
асар их аюултай үйл явдлууд бүр үхээд буцаад ирсэн манай хүнч тайван сайхан унтаж байгаад бүр өмнө нь өөрийнхөө зурж байсан ханан дээр ирэн Мира болон өөрийнхөө зураг дээр нэмэн өөрсдийн хүүхдээ болон соёог хоёр зулцгийнх нь хамт зуран манай хэд бөөндөө нийлэн их хэл тавин амгалан их хэл хөөрхөн байдалтайгаар унтаж харагдана. Кадр солигдоход өмнөх бүлгийн төгсгөл дээр харуулсанчлан манай хоёрын охин нэлээд том дайчин охин болчихсон соёогийн нэг зулцгийг унчихсан байгаа нь яг л манай Эспер болон соёо хоёрын үргэлжлэлийг харуулж буй дүрслэлээр энэхүү одоогоор гарсан байгаа хамгийн сүүлийн бүлэг болох 3 дугаар бүлэг маань дуусдаг. Яа төгсгөлд нь баарг л үйлүүлээд дуусгүй явда тий. За тэгээд энэхүү гайхалтай цувралын турш хамт байсан бүх бамбарнуудаа бүр маш их баярлалаа. Тэгээд дараагийн киногаараа ямар хуу төрлийн кино үзмээр байна гэдгээ доор комментээр бичээрэй. За дараагийн бичлэг мэдээж нэх удахгүй тул манай бамбарнууд юу ихэ мэдж байгаа штэ тий. Лайк сабадараад сүсгэлээ сууж байгаарай.